100 дитор одоо бас 2-7 хоног өмнө хуралдах хэрэгтэй байсан боловч эрт хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй. Тэгээд өнөөдөр хүртэл хуралдаагүй явж байна л да. Ер нь хуралдахгүй байгаа шалтгаан нь юу вэ? Хизээ ер нь хуралдах вэ? Төрүүчийн зарлагдсан хурал маань одоо эрт хүрээгүй улмаас хойшлсон байгаа. За эх 7 хоногт хуралдаан тавигдах болоо гэж бодож байна. За би бас өөрөө өнгөрсөн 7 хоногт бас гадагшаа томилтоо яваад ирсэн. Тэгээд одоо энэ 7 хоногт бас ахаад нэг ажил төрөл бүх юмнууд хоримтлагдсан юм зэгцлээд байж байна. Эх 7 хоногоос хурлын тав орох болоо гэж бодож байна. Таны хувьд бол одоо 900 дитороны дараагаар ажиллаж байгаа. Тэгээд 2-7 хоногийн өмнөх хуралдаанд бол улсын хурлын гишүүн Наран Туяа Нарагийн асуудлыг хилцэх байсан боловч одоо хуралдаж чадаагүй. Тэгээд түүнээс хойш ер нь захим орчинд ажиллаад байхад тэгж чиглэсэн одоо хар PR гэдэг юм уу? Янз бүрийн мэдээллүүд эрчимтэй явж байна л та. Энийг та ер нь юу гэж харж байна вэ? За би одоо ингээд илт худлаа ийм мэдээллийг хөөрөгдөж би яриад явах гэж бодож байна. Ер нь төрийн ордонд энэ улс орныг хөгжүүлэх төрийн бодлого хэрэгдэх болохоос биш. Ингээд ийм бие бинийгээ те элдвэр үгээр дайрсан ийм хэрүүл яригдах ёсгүй гэж би бодож байгаа учраас энэ тухай дээр бол би бас нэг хэвлэлд байр суурь илэрхийлээд гэж би бодоогүй. Тэгээд одоо яг улс төрд явж байгаа тохиолдолд мэдээч хэрэг энэ ёс зүйн тухай асуудал ялангуяа сая ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болох тухай. За энэгээр нь эргүүлэн татах те асуудлыг ингээ хөндөгдөд гаргаад ирж байгаа энэ яхааргүй ёс зүйн хорооны дээр олонний анхаарлыг бол хандуулж явах шиг байна. За тэгээд дээр нь одоо янз янзын бас одоо ёс зүйн зөрчлүүдийн асуудлууд бол их яригдчихэж байгаа сүүлийн одоо үед. Тэгэхээр өөрөө ирэхгүй одоо миний хариуцж байгаа ажил яхааргүй олонний анхаарлыг татчихад байна. Тэгээд энэ нэргээд одоо эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд хуулиар олгогдсон одоо хууль дүрмээр олгогдсон тэр эрхийнхаа хүрээнд одоо ажил аяга явж байгаа. За гэтэл тэмэд янз янзын дайралтууд өртгөх нь бол их байна. Худал мэдээллүүд үнэхээр одоо нийгэмд бол их айхтар хурдтай таргаж түгэж байна. Энд бол би одоо хувь хүний хувьд бол маш их эмзэглэж байна. Тэгээд нэг бурхан багшийн нэг сургаал байдаг шүү дээ. Нэг сургамж жижигхэн өгүүлэл байдаг. Бурхан багш өөрийнхөө номлолыг ингээд түгээгээ явж хахад нь дандаа тэрслүү үзэлтэй хүмүүс байнга ирээд одоо элдвэр хилдэг байсан байна л да. Тэгээ нэг удаа нөгөө тэрслүү үзэлтэнгүүд. Гэхдээ одоо яагаад ингэж чи ингэ яваад идэм бэ гэдэг. Тэгсэн нөгөө бурхан багш урдаас нь би өөрөөс чи нэг юм асууя гэж хэлсэн байдаг шүү дээ. За чи ингээд нэг хүнд бэлэг өгчээ. Бэлгийн цаад хүн чи авсангүй. Бэлэг хэнийх вэ гэсэн чи. Мэдээ чирэг минийх байхгүй яах юм гэд нөгөө хүн хэлсэн байд. Тэгээд яг тэрэн шиг л одоо хүн худал мэдээлэл хэлнэ, элдвэр гүтгэж доромжлно. Энэ юмд бол яг л энэ сургаалд өгүүлсэн шиг юм хүлээцтэй, тайван, уужуу байх юмсан л гэж би боддгийн штэ. Бас нэг юм асуулт асуумаар санагдчихлаа л да. Таныг бол яг ингээд хин нэгний мууг үзэх гээд байгаа юм шиг мэдээллийг тодорхой хүмүүсийн зүгээс ингээд тараагаад байгаа л та. Таны хувьд бол яг энэ 900 дитороны даргын ажлаа яг ёс зүйн хувьд гэдэг юм уу, зарчмын хувьд ер нь хэрэг хийж байгаа гэж дүгнэж хэлэх вэ? За одоо төрийн албаны тухай хууль, улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм, улсын хурлын тухай хууль гэл энэ 3 хууль. За мэдээч хэрэг үндсэн хууль бол одоо суурь байгаа шүү дээ. Энэ яг хууль эрхцсэн одоо зохицуултууд маань яг юу вэ? Эннийхээ хүрээнд л бид нар ажиллаж байгаа. Ирсэн одоо энэ хугацаанд бол одоо яг 26 оны 1-р улирлын байдлаар 7 өргөдөл ирээд байна 900 диторонд. За энэс 3-ыг нь бид нар бүрэн шийдвэрлээд байна. Тэ? За нэгийг нь одоо баг шийдвэрлэж чинь да баг. За одоо 2 асуудал одоо үлдээд байгаа. Тэгэхээр энэ 2 асуудал бол яах аргагүй 900 дитороны хурлаар орж хамтын шийдвэрээр явах одоо шийдэгдэх ёстой. За одоо өргөдөл ирэхэд одоо тэрийг магадлаж шалгаж тэ асуудалд бодиттой хандах, тэнцвэртэй хандах гэдэг бол бидний үйл ажиллагаанд баримталж байгаа гол суурь зарчим. Тэгэхээр хуулийн хүрээнд энэ суурь зарчмаа бариад ингээд ажиллачлаа. Ер нь бол бид нэр ингэж яваа тий.